Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Малчин сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Дэжмаа байна. Тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалan сурагчид танхим болон танхимын бус хэлбэрээр хичээлэг болсон. Үүнтэй холбогдуулан та бүхэнтэйгээ 1-р цахим хичээлийг сум багийн сурагчид хэрхэн хийж гүйцэтгэж байгаа. 2-дугаарт нь бусад орны боловсролын онцлог. 3-дугаарт нь сурагч эцэгчүүд багшийн өгсөн даалгаврыг хэрхэн хийж гүйцэтгсэн зэрэг 3 чиглэлээр санаа бодлоо хуваалцахыг зорилоо. 3-дугаар ангийн сурагчдын 96% хөдөө багт амьдардаг. Үүнтэй холбогдолтой хөдөө орон нутгийн хувьд теле болон цахим хичээлийг үзэж ойлгож тэмдэглэл хөтөлж байгаа сурагчдын тоо хангалтгүй. Энэ нь янз бүрийн шалтгаантай байсан. Эдгээрийг судлаад үзэхэд зурагтгөө 2, сүлжээгүй 23, гүйцэж үзэх боломжгүй 11, бусад гэсэн шалтгаантай 14 хүүхэд байсан. Үүнээс үедээ сурлагын хоцрогдол гарч байгаа тул даалгавар боловсруулж гэрээр нь өгөх, утсаар холбогдож зөвлөгөө өгөх зэргээр ажилладаа өгсөн даалгавартай анализ хийж ажиллахад сурагчид дутуу, огт хийгээгүй алдаатай хийсэн байсан учраас шалтгааныг нь судалсан. Иймээс судалгаа хийхэд урчин 28%, эцгийн оролцоо 30%, сурагчдын өөрийн нийт 36, тухайн цаг үеийн нөхцөл байдал 6% гэдэг нь судалгаагаар гарлаа. Мал төрөлтийн үеэр сурагчдын даалгавар хийж гүйцэтгэх байдал нь хангалтгүй байсан. Бидний хүүхдэд өгч байгаа даалгаврын хэмжээ, хүүхдүүдийн даалгавраа хийж гүйцэтгэх хугацааг ямар байгааг судаллаа. Манай улсын хувьд боловсрол соёл шинжилгээ ухааны сайдын 2010 оны 471-р тушаалд ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчлсэн дүрмийн 3-8-д суралцагчдад өгөх 1 өдрийн гэрийн даалгаврын хэмжээг сургалтын агуулга, суралцагчийн нас, бие, хөгжлийн онцлог, ачааллыг харгалзан үзэж 1-р ангид 1 цаг, 2-оос 3-р ангид 1.5 цаг, 4-оос 5-р ангид 2 цаг, дунд ангид 2.5-аас 3 цаг, ахлах ангид 3.5 цаг байхаар зохион байгуулсан байна. Биедан ажиллах чадвар маш сайн эзэмсэн хүүхэд гэрийн даалгавраа хийхдээ төвөггөө сайн хийдэг юм байна. Чөлөө цагаараа хийж гүйцэтгүүлэхээр өгсөн даалгавар мэдлэг чадвараа биедан баяжуулах, гүнзгийрүүлэх үйл явц, өөрийгөө хөгжүүлэх үйл явц нь бол бие даасан ажлын нэг хэлбэр юм аа. Гэрийн даалгавар бага өгдөг зарим улс орнуудын туршлагаас та бүхэнтэйгээ хуваалцъя. Австралийн эрдэмтэд гэрийн даалгаврын талаар судалсан. Ингэхдээ гэрийн даалгавар хийх нь сурагчдад бие даах чадварыг суулгадаг гэдгийг үгүйсгээгүй. Түүнчлэн эцэгчүүд хүүхдээ гэрийн даалгавар хийх хэмээн шаарддаг байвал сурагчид хичээлдээ дургүй болох талтай гэж үзсэн. Английн бага сургуулийн сурагчдад 10-аас 30 минутад хийх гэрийн даалгавар өгдөг. Английн сурагчдын гэрийн даалгаврыг өгдөг байдлыг насны хүчлэлээр нь харвал 5 настай хүүхдэд 7 хоногт 1 цагийн даалгавар, 11 настай хүүхдэд 7 хоногт 3 цагийн даалгавар, 16 настай хүүхдэд 7 хоногт 10 цагийн даалгавар хийж гүйцэтгэхээр өгдөг. Роберт Кох гимназийн захирал Хайнц Петер Майдингээр гэрийн даалгаврыг хүүхэд ямагт төгс төгөлдөр хийх албагүй. Харин ч түүнийг бодит амьдралаас харахад гэрийн даалгавар хийхдээ хүүхэд алдсан. Тэр нь харагдаж байвал тухайн хүүхдэд ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар багшид чухал мэдээлэл өгнө. Гэрийн даалгавар нь багшид тухайн сурагчийн яг юуг мэдэж байгаа болон мэдэхгүй, ойлгохгүй байгаа зүйлийн талаар багшийн хичээлийн агуулга харагдана гэж хэлжээ. Финландын боловсролын онцлогоо сонирхолтой. Финландчууд хүүхдэд гэрийн даалгавар өгдөггүй, олимпиадад оролцуулдаггүй. Хүүхэд зөвхөн танхимаар суралцаж боловсрол эзэмшихэд хангалттай гэж үздэг. Гэсэн атлаа олон улсын боловсролын системийн үнэлгээгээр сурагчид нь тэргүүн байр эзэлдэг. Харин Японы улсын сургуулийн онцлог бол Японы багш нар даалгаварт бусдын хөдөлмөрийг үнэлж сурах, бүтээл сэтгэлгээг хөгжүүлэхэд анхаардаг. Японы өндөр хөгжлийн суурь нь боловсролын төгс тогтолцоо гэж судлаачид хүлээн зөвшөөрдөг. Багш өөрийн мэдлэгээ өгөх гэж хэд их даалгавраар дарах бус бүтээл сэтгэлгээг хөгжүүлж эргэн тойрноо танин мэдэх, өөрийн сэтгэл хөдлөлөө хянах, бусдын хөдөлмөрийг үнэлэх гэх мэт хөв хүний төлөвшөхөд хэрэгтэй зүйлсийг дадал болгохыг эрмэлздэг. Сакура цэцгэлэх цаг буюу 4 сард хичээл урдаг нь хүүхдийн сэтгэл зүг дэмжих. Хичээл бол баяр хөөр гэсэн ойлголтыг төрүүлэх зорилготой. Хөгжүүлэх хөтөлбөр ихтэй учраас хүүхдэд бараг зав гардаггүй. Сурагчид гэрийн даалгавар хийх хичээлдээ сайн суралцахад эцгийн нөлөө их байдаг.
Гэр бүлийнхний харилцааны уур амьсгал, хоорондын харилцаа тухайн хүүхдэд хэвийн суралцах боломж бүртгэхэд цаашид амжилттай суралцахад нөлөөлөх магадлал өндөр болно. Сурлага сайтай сурагчийн эцэг эхийн төрх байдал нь дур гурван онцлогтой байна гэж эрдэмтэд үзжээ. Нэгдүгээрт нь гэрийн даалгавраа хийхэд туслах зэрэгээр өөртөө итгэлийг нь хөгжүүлэн анхаардаг. Хоёрдугаарт нь хүүхдүүд нь юу хийж болохгүй вэ гэдгийг мэддэг байхын зэрэгцээ өөрсдийн аюулгүй тайван байдлаа мэдэрдэг ба эцэг эхийнхээ хайртай хүсэл болсон үр хүүхдэн гэдгээ ухаарна. Гуравдугаарт нь хүүхдээ анхааралтай сонсон харилцаж тэдний танин мэдэх сонирхлыг нь дэмжин тусалж зарим тохиолдолд өөрсдөө үлгэр дуурайлал болдог. Гэрийн даалгавар хийхэд хүүхдтэй хэрхэн туслах вэ? Хүүхдтэйгээ нээлттэй харилцах, ямар даалгавар өгснийг нь асуух, даалгавраа хийхэд цаг гаргаж өгөх, мөн дотны туслагч нь дотны найз нь байх нь хүүхдэд эергээр нөлөөдөг. Хүүхдээ гэрийн даалгавраа санаагаараа хийдэг болох дөрвөн алхам байдаг. Нэгдүгээр өнөөдрийн даалгаврыг нь асуух, сургуулиа тараад гэрт ирэхэд өнөөдөр ямар даалгавар өгсөн гэдгийг нь асууж байгаарай. Ингээд даалгавраа санаад бичих, цээжлэх, уншлах, ядал шулганаад хэлнэ. Хариуд нь өнөөдрийн даалгавар зөв юм байна эсвэл их даалгавар өгчээ гэгээд ярилцах хэрэгтэй. За хоёрдугаар алхам бол өнөөдөр болсон зүйлийг нь сонсоод мартах. Гэртээ ороод ирвэл хуулаа идээрэй гэж хэлээд хуулаа идэж байхад нь өнөөдөр сургууль дээр нь юу болсон, юу тохиолдсон гэдгийг асуугаад ярилцаарай. Магтахаар зүйлийг нь мартах хэрэгтэй. За гуравдугаар алхам нь хүүхдтэйгээ өрсөлдөөнд зохиох. Өрсөлдөх сэтгэлийг төлөвшүүлэх нь хүүхдийг эрч хүчтэй, дайчин болгох занд сургадаг. Хинэн хурдан төмсөөлөх вэ, хинэн хурдан цээжлэхээр өрсөлдөхийг их мэтэр хүүхдтэйгээ өрсөлдөд үзээрэй. За дөрөвдүгээр алхам бол юуны төрөнд хүүхдээ магтах хэрэгтэй. Даалгавраа хийж байхад нь миний хүү надаас илүү гоё бичиж байна. Ямар хурдан, ямар сайн уншиж байна, хурдан бодож байна шүү гэгээд бүтээр магтах хэрэгтэй. Энэ бүгдийг судалсны үндсэн дээр монгол хэл математикийн хичээл дээр өдөр даалгавар боловсруулж өгсөн. Ингэхдээ 1-р, 3-р, 5-р өдөр монгол хэл, 2-р, 4-р өдөр математикийн даалгавар хийхээр төлөвлөсөн. Даалгаврыг дараах хэлбэрээр өглөө. Монгол хэлний хичээл дээр 3 өдрийн өгсөн даалгавар ингээ харагдаж байна. Эхний өдөр бол жижиг бичлэгийг уншаад асуултанд хариулах даалгавар. 2 дахь өдөр нь болохоор үлгэрээс нэгийг сунган уншиж, дүү нартай ярьж өгөх. Дараагийн өдрийн даалгавар бол сургуульчийнхээ хуудаснаас дасгал номер 1-2-ыг ажиллах юм даалгавар байгаа. Математикийн хичээл дээр 2 өдрийн даалгаврыг боловсруулсан байгаа. Эхний өдөр илэрхийлэл бодох, илэрхийлэлээ зохиож бичээд буудалд хийх, 3 дугаарт нь тэгшдэглийг бодох. Дараагийн өдрийн даалгавар нь бол олон оронтой тооноос нэгийг сонгон авч стандарт хэлбэрээр өчгөр тоогийн бичих, тоон шулуун дээр тэмдэглэх, тоймлох, дахин нэгсгэх, дахин багасгах, хамгийн их 3 оронтой тоогоор дохирогдуулах, хамгийн бага 3 оронтой тоогоор нэмэгдүүлэх гэдэг юм гэх мэт даалгаврыг боловсруулж өгч болно. 3 дугаар ангийнхны хувьд эргээд хийсэн даалгавраа шалгахад 90% нь даалгавраа хийжгүй үздэгсэн нь даалгаврын хэмжээ бага, мөн сурагчдын төвшөнд нь төгссөн байвал илүү үр дүнтэй юм байна. Иймд илүүц хөдөө багийн буюу гэрийн даалгавраа дутуу хийж ирдэг сурагчдад энэ байдлаар даалгавраа тусмал өгч ажилуулж байна. 3 сарын 1-нд хичээл ороход онцлогоо хийхэд сурагчдын ахиц амжилт гарсан нь ажиглагдлаа. Сурагчдынхаа төвшин тохирож бага хэмжээгээр гэрийн даалгавар өгөх нь илүү үр дүнтэй юм байна гэж үзэж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.